Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд төргий. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна олон хөтлөгч Оми нар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд бас дахин нэг шинэ өглөөний мэндийг хүргэе. Энэ 7 хоног бид нэр маш хэзний гайхалтай олон үгүүдийг хамтдаа суралцах боломжийг өгсөн баярлалаа. Бас нэг зүйл нь хэдийн одоо Хермоны шүүдрийн нөгөө нэг сонсогчдын уулзалтын үеэр хүмүүсийн ярьж исэн гэрчлэл миний хувьд ингээд толгоонд яваал байгаа байхгүй. Тэг ингээд тийм одоо бурхны гайхалтай зүйлийн нэг хэсэг болж өөртөө өрөөгдөж байгаа да бид хоёрын төгөөс маш их одоо талархаж байгаа. Та нар маань ч гэсэн ингээд хамтдаа байгаа бүгдээрээ эзний үгийг хайж байгаа нь маш их гайхалтай зүйл байгаа. Ингээд ер нь бол яг юу та бүхэнд хэлсэн мэхээр гэрчлэл гэдэг өөрөө юм амаа нээж ярьсан маш том бурханд надтай хамт байгаа. Надад санаа тавьдаг нэгэн байгаа. Надад амьдрах утга учир байгаа. Надад хийх ажил байгаа. Үүрэг хариуцлага байгаа гэдэг тэр зүйлийг бурхан дотор олж харах тийм гайхалтай одоо мэдрэмж гайхалтай болсон явдлууд ингээ байгаа учраас та бүхнийг бас өөрсдийнхөө гэрчлэлийг бас хуваалцаасаа гэж хүсэж байна. Тэглгүй ах уу. Тэг бидний бие биедээ гэрчлэх бурхны одоо хэрхэн хүмүүсийн амьдралд ажиллаж байгааг бид нэр сонсохдоо бас маш их ёроолыг авч цаашаа урам ордог тий. Тэгэхээр бас сонсогчдын уулзалтан дээр олон гайхалтай гэрчлэлүүдийг сонссон. Тэг үргэлжлүүлэн бас та бүхэн маань гэрчлэлээ цоглуулсаар байгаа хаа. Манай пастор хэлдэг тий гэрчлэлээ цоглуулдгаа гэд. Тэгэхээр бас сонсож байгаа таны амьдралд нөлөөлж байгаа бурхны ажиллаж байгаа тэр ажлыг бас бусдад гэрчилдэг байгаарэ гэж бас урамшуул эргэн тойрны хүмүүстэй магадгүй хэрэгцээтэй сонсох хэрэгтэй байгаа хүмүүс байдаг шүү. Тэгэхээр биднэрт ч гэсэн бас явуулж өгөөрэй гэж уриалъя. Тэгээ бидний үйлчлэлийг бас үргэлж дэмжиж өглөө бүр бидэнтэй хамт эзний үгийг суралцгаар орж ирдэг та бүхэндээ маш их баярлалаа. Дараа нөхөд сонсдог хүмүүстэй ч гэсэн маш их баярлалаа. Тэгээд зориулалт цаг хугацаагаа зориулаад эзний үгэнд үнэхээр тэр ундаасаж суралцахыг хүсдэг тэр хүслийг тань бас бурхан өрөөх баха гэж найдаж байна. Тэгээд энэ гайхалтай өглөөд талархъя. Тэгээ үргэлжлүүлээд бидний итгэл үйлчлэлээс явуулж байгаа үйлчлэлүүдийг маань та бүхэн маань бас дэмжиж өгөөрэй. Бид нар бас шинэ үйлчлэл эхэлсэн бас явж байгаа. Мирагийн намын тавар гээд Христ итгэлийн номуудын товчлыг ярьдаг подкаст эхэлсэн байгаа. Тэгэхээр тэрийг маань бас та бүхэн дэмжиж бас бусдад хуваалцаж тэр номуудаас бас суралцаарай гэж бас энэ өглөө уриалъя. За ингээд шинэ 7 хоног нэг эхэлжсэн бол одоо өнөөдөр ажлын сүүлийн өдөр байна. Тэгээд та бүхнийг өнөөдрийн өдрийг эзэнтэй хамт үнэхээр эзний үгтэй хамт бас одоо эзний үйлстэй хамт бас эзний хүмүүстэй хамт үйлчлээ зогсохгүй бас эзний ирж хайж байгаа тэр хүмүүст өөрийн бурхан эзнийг болон өөрийн амьдралын утга учирыг олгохны үйлчилсэн тийм гайхалтай өдөр байхыг өрөөж байна. Амен. Тэгээ хамтдаа бид үргэлжлүүлээд Ром номноос суралцгаална. Хамтдаа үгийн цаг руугаа орохоос өмнө эзний магтцгаая. Тэгээ та эзний өмнө ирээд зүрстгэлээ нээгээд түүнийг магтаарай. Таныг дуулнаа зүрх сэтгэлд минь зөвхөн та байдаг бүжих бүжгээрээ би таныг магтнаа бүхий би минь зөвхөн таны дуулах
зөвхөн таныг дуулнаа. Зүрх сэтгэл минь зөвхөн та байна. Бүжих бүжгээрээ би таныг магтнаа. Бүхий би минь зөвхөн таны. Амандра амьсгал хүрээрээ зүгсэтгэе. Бүхий би минь зөвхөн таныг магтнаа. Амандра амьсгал хүрээрээ зүгсэтгэе. Бүхий би минь зөвхөн таныг магтнаа. Дуулах дуу минь зөвхөн таныг дуулнаа. Зүрх сэтгэл минь зөвхөн та байна. Бүжих бүжгээрээ би таныг магтнаа. Бүхий би минь зөвхөн таны. Амандра амьсгал хүрээрээ зүгсэтгэе. Бүхий би минь зөвхөн таныг магтнаа. Амандра амьсгал хүрээрээ зүгсэтгэе. Бүхий би минь зөвхөн таныг магтнаа. Амандра амьсгал хүрээрээ зүгсэтгэе. Бүхий би минь зөвхөн таныг магтнаа. Амандра амьсгал хүрээрээ зүгсэтгэе. Бүхий би минь зөвхөн таныг магтнаа. Дуулах дуу минь зөвхөн таныг дуулнаа. Зүрх сэтгэл минь зөвхөн та байна. Бүжих бүжгээрээ би таныг магтнаа. Бүхий би минь зөвхөн таны. Бүхий би минь зөвхөн таны. Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. Өнөөдөр бид хамтдаа Ром номын 11-ийн 6. Хэрв энэ нэгүслээд биш юм бол цаашид үйлсээр биш аж. Нэгүслээр юм бол үйлсээр биш ажээ. Эсвэл нэгүсэл нь нэгүсэл биш болно гэсэн. За бид урд нь ярьсанчлан Паул бол одоо маш гайхалтай одоо уран илтгэлийн бас үгэн дээр тоглодог. Маш гайхалтай тийм хүн байсан. Тэгээд Паул нэг зүйлийг мэдж ромчууд руу бичижсэн. Ром одоо хотод байгаа итгэгчид рүү. Мэдээж бол Ром хотод байгаа адилхан Юудэ хүмүүс руугаа бичиж байгаа. Гэхдээ хамгийн гол нь Ром хотод байгаа бас итгэжсэн грек соёлтой болсон Юудэчүүдэд бас нэг ерөнхий бичиж байгаа. Тэгээд нэг тэд нэр амьдарч байгаа газар нутгийнхаа одоо шашин шүтлэг өв боломжлол айдас тийм үү? Айдас янз бүрийн зүйлтэй холбоотойгоор
ингээд тэдний Христэд итгэхэд нь Христээр ирэхэд нь жижиг сажиг. Гэхдээ ямар нэгэн жижиг асуудал тухайн хүнийхээ хувьд их том асуудал байдаг. Хүмүүсийн хувьд үгүй наадах чинь бол гайгүй шийдэж бод. Гэхдээ шийдэж болно штэ гэж хэлдэг. Гэхдээ шийдэж болно гэдгийг нь мэдэхгүй байгаа үед зарим нэг жижиг асуудал бол маш том асуудал байдаг байхгүй. За надад нэг ийм тохиолдсон. За. Би саяхан хавар штэ бүрэг таалганыхаа юг цоожийг солих болохгүй. Тэр чинь голыг нь салгаж чаддаг. Бүр аргаа ороод бүр салгаж чаддаг. Тэгсэн чинь яг үндэ зүгээр ингээд сайн дарж агаад эргүүлэхээр онгоцтой юм байна. Тэг ямар нэгэн одоо юу гэдгийг эрэг шоргоны нөх байхгүй ингээ юу ч байхгүй. Зүгээр юм таглаа юм байна. Зүгээр нэг жоохон эргүүлэхэд пут гэд наашгаа өөрөө онгоодог тийм. Тэрийг нь мэдгүй би өөр голыг төмрийн өрөөгөөр хөрөөдөж тастаж бөө юм болгоод эвдсний дараа тэр бариул зүгээр л тэг гараад алгаараа дарж агаад эргүүлчихэд онгох байсан. Онгох байсан гэдгийг ойлгосон. Тэгээ тэрний цаана нөгөө миний хайгаад байгаа эрэг шурга морог бүх юм чинь байсан мэл. Тэгэхээр энийг би ингээ мэдэхгүй байсан. За тэгээд яаралтай хийх хэрэгтэй байсан учраас тэнд тийм зүйл болсон. Тэгвэл ингээ бидний жижиг гэж ингээ хүмүүс гараа энэ нэг иймэрхүү нэг ийм асуудлыг шийдэж чадахгүй ингээд мөнгнаад ухамтаал яваад ах юм гэж хүнийг шүүхийнхээ оронд зүгээр л очиод хайраар тийм үү. Наадах чинь нэг ийм зүйл байдаг шүү гэд ингээд хэлээд өгч. Та өөрөө ч жаргалтай болно. Нэрэ та өөрөө ч жаргалтай. Харин та ингээд тэр бүтлгүү нөхрөлээ тэр цоожийг бүр яасан гэж бодож байна. Гол модын төмрийн өрөөгөөр өрөөдөө тэ бүр байхгүй. Тэр баг нэг цоож солих гэж баг хаалгаа эвдцээ тэр гэж ярьж яхихаа оронд наадах чинь ийм юм байдаг байхгүй. Анх анзаархад анзаардаг ингээд болоо. Ингээл болоо. Тэгэхээр бид нар нэг ийм зүйлийг ойлгоод авчих хэрэгтэй. Хүмүүс Библи бариад явж иж болно тий. Цуглаанд удаа явсан байж болно тий. Гэхдээ хүмүүс амьдралаар амьдрч чадахгүй байх юм бол тэн дээр хоёр асуудал гарч байгаа. Нэгдүгээр өөрөө эзнийг ирч хайхгүй наа хоёрдугаар түнд ингээд хажуудлаас нь хайраар ингээд тий Аполлог ингээд хин Акула Прискила хоёр ингээд годомжинд номж яхад нь ингээд тохоноос нь татаж хүмүүсээс олдуулж хагаад Аполло миний дуу мундаг номлогч байна. Харин чи зарим нэг зүйлийг мэдэхгүй байх шиг байна. Энд чи ийм баг, ийм гаргалгаад байх, ийм. Тэрний дараа Аполло бүр галзахтайгаар номсон гэдэг шүү дээ. Тэгэхээр бид нар нэгүсэл гэдэг зүйлээ ойлгоод авчих. Энд нэг ийм зүйл явагдана. Нэгүслэр юм бол цаашид үйлсээр биш гэж. Тэгэхээр бид нар ямар нэгэн зүйлийг төрүүлж мэдсэн эсвэл гарын авлаганд бидэрт байдаг гэд өнөдөр биш. Харин хэр зэрэг хуваалцдаг вэ гэдгээр нь бол явж байгаа. Тэгээ одоо ингээ нэг Монгол анлиш болох гэж байна тийм. Анлишд өргөдөж ирсэн нэг юм гахалтай спикер залуу байгаа. Тэгээ тэрний ээж нь одоо өчтөр бас нэг юм дээр тийм юу гэдэг вүлээ Сомонгийн дор. Биш нөгөө нэг антих Монгол цуглааны байранд ингээд хүмүүстэй ингээ уулзалт хийж тэр залуу ингээд өөрийнхөө ингээд одоо тийм үжил бодлыг ингээд өөрийнхөө бурхнаас авсан ивэл тэр бүх зүйлүүдээ ингээд хаалцсан. Харин тэр залуугийн түүхийг бол манай радиогийнхан бод их мэднэ. Яагаад тэгэхээр бид нар тэр залуугийн нэг алдартай лекцийг нь орчуулж одоо боломж гарсан. Тэр лекцэн дотор нэг юм ярьсан. Ээж нь хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд ээж нь нэг асуудлыг шийдвэрлэхээр нэг байгууллагын гадаа очиж 7 хоногт 2 удаа 2 жил суусан гэж байна. Тэгээд тэр байгууллагын тэр нэг захирал нь ээж нь ингээд суугаад даах тусам тэр захирлыг юм шийддэггүй өдөргээд нөгөө хүмүүс ингээд яриадаас учраас тэр доторны хайраар те таны энэ эмэгтэйгийн суугаад байгаа асуугаад байгаа асуулт нь таны өдөр болгон шийдэж байгаа асуудлуудын л нэг бөгөөд маш их энгийн зүйл байхгүй гэдэг. Дунд нь ингэчхэн байгааг учраас тэр хүн халагдаж яваад оронд нь ирсэн хүн шийдэх хүртэл 2 жил ээж нь нэг байгууллагын гадаа очиж 7 хоногт 2 удаа суусан гэж. Тэгээд ер нь бол ингээд ямар нэгэн гэрчлэл ямар нэгэн харагдсан юм үйлстэй зүйл бас ямар нэгэн хин нэгнийг нэгүүлсэн өршөөсөн байдал бол үргэлж бурхны агуу гайхамшигын урд явж идэг. Тэгэхээр энэ нь одоо юу гэдгийг тэр гайхамшигыг бий болгож байгаа биш. Бурхан гайхамшигаа бүтээхийн тулд тэр гайхамшигыг хүртэх ёстой хүмүүсийг энэ дэлхий дээр эрен хайж идэг л гэсэн. Тэгэхээр тэрийг ингээд ямар нэгэн үйлсээр бид нэр олж авахгүй харин нэгүслэр бурхан өөрөө мэдэж олж байна.
Тэгэл нөгөө шин захирал нь солигдоод шин захирал нь орж ирэнгүүтээ шууд гисэн гэж байна. Ээжт нь. Та энд нөгөө удаан сууж байгаа нөгөө тэр ихч үстэй. Би таны асуудлыг шийдэж өгье гэл. Тэгэл шийдэж гэж. Хэрвээ нэгүслэр юм бол цаашид үйлсээр биш аж. Бид нар өнөөдөр хүртэл хийсэн зүйлүүдээ урдаа ороод гүгэд бурхны хайр инээр ивэлийг авна гэж өөрийгөө хуурах гэхээ орно. Тэртээ зүгээр тэр үед нь бурхан шагнаа явахаас гадна бурхан хизээч юм мартдаггүй учраас хэзээ нэгэн цагтаас хийжсэн зүйлүүд чинь үр дүнгүй биш. Чиний тэр 20 жилийн өмнө чи өөрөө сэтгэл санаагаар унан байж хийсэн зүйл чинь өнөөдөр энэ хүмүүсийг Христэд итгүүлсэн баггүй юу? Гэж урамшуулах тийм цаг бас байгаа. Бүх зүйл нэгүслэр юм бол цаашид үйлсээр биш. Хэрвээ үйлсээр юмыг хийдэг хэвээрээ байгаа бол Есүс Христ дагалмаа дээр хадагдаж бид нар нэгүсэл хүртэх нь асуудалтай болно гэсэн үг. Яагаад асуудалтай болж байгаа гэхээр бурхан өөрийн гэсэн сонгосон ард түмэнтэй. Бурхан өөрийн гэсэн гэрчлэл хийлгэхийг хүссэн одоо бичээс хуйлаа өгсөн, газар нутаг өгсөн, үр хүүхдүүд өгсөн тэ эцэг Авраамд нь амласан бүх хамлалтуудаа хүрсэн тийм бүхэл бүтэн ийм агуу ийм түүх, агуу үндэстэн, агуу одоо юу гэдгийг тэр бүхэн баг. Гэтэл өнөөдөр бүр хол одоо тэр газар нутгаас бараг 600 мянган километр ч юм уу тэ хол амьдарч байгаа. Бид нарыг ингээд бурхан сонгож авсан шалтгаан нь юу вэ гэхлээр бурхан урдаас мэдсэн гэж хэлж байна. Юуг урдаас мэдсэн? Арт түмнээ заримдаа норн тэгээд одоо юу гэдэг заримдаа зөвхөрн заримдаа бүс одоо баг устгах шахын те заримдаа олзлогдсон боол болно. Тэгээд одоо гим нүгэлдээ дүүрч одоо шийтгэгдний тэгээд бурхан урдаас энэ бүхнийг мэдчихсэн гэж. Урдаас мэдчихсэн учраас бас нэг талаар бурхан биднийг ингээд угаасаа л израильчуудад та нар үндэстнүүдийн дунд мэдээ эзэмшил байж гэрчлэл болно гэж хэлсэн тэр амлал тэр бүх зүйлүүдэд израильчуудад биелүүлж яах нэгсэн бид нар израильчуудын дундаас гарсан нэгэн болох одоо шинэ Паул тийм үү одоо тэ Авраамийн өр Биньямины овгийн Израиль Паулын энэ харин үндэстнүүдэд сайн мэдээ тараасан энэ хүү сайн мэдээний энэ түгээлтийн одоо 500 жилийн дараа ч манай Монгол уйгурт одоо тэ одоо юу гэдгийг Христ итгэлд орж ирээд ингээд Христ итгэсэн. Энийг бурхан урдаас мэдсэн гэж. Эсэргүүцэн гэдгийг мэдсэн, хүмүүсийг ихнийх нь хүмүүсийг алж чадна гэдгийг мэдсэн, доромжлон дорд үзэн гэдгийг мэдсэн. Тэгсэн ч гэсэн бурхан нэгүүлсэж байгаа учраас үргэлжил тэ ямар нэгэн үндэснийг за эдгээр бүтэхгүй мөн эднэрийг халаад оронд нь эднэрийг авъя гэдгүү. Бурхан нэг удаа заа гэж хэлсэн бол мөнхөд заал байх болно. Харин заа гэдэг үгийг нь авсан хүмүүс тэр заа дотор байж чадахгүй тэр хүмүүсийн өөрийнх нь л зүйл болж байгаа. Гэхдээ бурхны нэгүсэл гэдэг зүйл бол хүмүүсийг хайж одоо тий шийтгэхээсээ илүү хүмүүсийг хайрлаж эргүүлж авах зүрх сэтгэл дотор дүүрэн байдаг. Бурхны нэг ч амлалтууд алга болоогүй. Израильчуудын хувьд ч алга болоогүй. Хүмүүс юу гэж боддог вэ гэхээр хуучин гэрээ израильчуудын шинэ гэрээ бид нэр их гэдэг нэггүй адилхан. Бурхан урдаас израильчуудаа ямар нөхцөл байдалтай ямар нөхдүүд вэ гэдгийг бол мэдсэн. Тийм учраас израильчуудаа бол хайрладаг. Хайрладаг ч юу вэ? Яагаад гэвэл бурхан алдаж сонгохгүй. Өнөөдрийн 6 дугаар ишлэлийн өмнөх 5 дугаар ишлэлээр энэ нэгүүлсэнгүй сонголтын дагуу үлдгэсэд идүүгээ цагтж байгаа. Бурхан бүх зүйл сөнчлөө гэх үед ч гэсэн үргэлж хүмүүсийг үлдээдэг байсан. Жишээ нь Элия те би ганцаархнаа үлдчихлээ гэхэд 7,000 хүн байгаа. Бити ганцаархнаа гэдэг. Тэгээд израильчууд одоо юу гэдгийг Вавилончуудад олзлогдоод Вавилоны нутг руу ингээд туугдаад ингээд те яа бид нар амлагцсан Авраамд амлагцсан газар тэр бүхнээс ингээд туугдаад ингээд Вавилон руу ингээд явж ин да одоо яана одоо ингээд бурхангүй яана гэж бурхан Изекиэлд үзэгдэж те би надад томтой чамд Нермаяд үзэгдэж те энэ ард түмнээ урамшуул гэж ингэж хэл. Тэгээс тэрнээс гадна тэдний төлөгдөд очиж байгаа тэр газраас холгүйхэн тэдний өвгдээс Авраамыг анх дуудсан газар байгаа байхгүй. Бурхан тэнд Авраамыг анх дуудаад тэдний тэр одоо ингээ бурхны байгаа газраас бид нар холдоо явчлаа гэж бодож байгаа амлагдсан газар руу авчирч ирсэн бол өвгдээцийг нь олоод дуудаж ирсэн тэр газар бурхан байхгүй байх гэж бол байхгүй. Бурхан урдаас бүх зүйлүүдийг мэдсэн. Тэгэхээр бүх зүйл нэгүслийн дагуу байгаа. Би тэгээ та бүхнийг урамшуулахыг хүсэж байна.
Хүмүүс бид нэг нэгэндээ боломж олгоод тэгээ боломжинд дуусглаад нэг нэгнийгаа ингээ хайдаг, эсвэл орхидог. Эсвэл ингээд бас нэг талаар хайж орхиж байгаа хүмүүсийг дандаа буруутгах болохгүй. Заримдаа бид нэг газар байх боломжтой байжгаад өөрсдийнхөө боломжийг алдаад тэндээс явхаасаар аргагүй нөхцөл байдалд бол ордог. Харин Бурхны өмнө байх, Бурхантай хамт байх гэдэг дээр нэг зүйлийг та бүхэнд хэлмээр. Энэ бол нэгүслээр байдаг зүйл. Энэ бол үйлсээр байдаг зүйл биш. Та сайн байсан учраас Бурхан тантай сайн байдаг биш. Тэр өөрөө сайн Бурхан учраас бидэнтэй хамт байдаг байхгүй. Та юу гэдгийг уучлалт гуйсан учраас Бурхан биднийг уучлж байгаа юм биш. Тэр өөрөө нэгүүлсэнгүй учраас биднийг уучлалт гуйгаагүй байхад ч гэсэн биднийг хайрлаж хүчиж, бидэнд боломж олгож, биднийг ятгах, биднийг сэнгэлүүлж, биднийг тайвшруулан аргадаж байдаг. Тийм учраас бүх зүйл нэгүслээр байгаа, үйлсээр байгаа гэж бодож байгаа бол та буруу нэгнийхээ үгийг сонсоод байна. Яг гэвэл бидний хамгийн дээд үйлс ч гэсэн биднийг аврах боломжгүй тийм үйлс аа. Харин газар нутаг дээр энэ үйлсүүд маань биднийг амжилтанд хүргэж болохыг харин Бурхны авралын тухай ярих гэж байгаа бол энд үйлсийн тухай биш, харин түүний нэгүслийн тухайд бид ярих ёстой. Сүржэхлэнтэй яруу алдан нүрсэн дэлхий баярлахтун хөрөн баясахтун галт гэрлэр хүчийцэн түүний духаланаас харин хуйдагжи түүний духалан бидний нүхэзэн ютагугэж хамтдуули бүгдээрээ багтаа эснээ харах болно. Цаг хугацаа хэрдэн эхнээс төсөөл хүртээ мэн мөхийцэн борваа эцэг хүмээр сүс таслан бахураа бидний бүхэзэн ютагугэж хамтдуули бүгдээрээ багтаа эснээ харах болно. Манайтай дуулцаалтаас ютагугэж хамтдуули бүгдээрээ багтаа
хийснээ харах болно. Бид энэ өглөө хамтдаа Ром 11-ийн 6. Хэрв энэ нь нэгүслэр юм бол цаашид үйлсээр биш ажээ. Эс тэгвэл нэгүсэл нь нэгүсэл биш болно гэсэн ишлэлийн дагуу бид хамтдаа суралцлаа. Тэгэд бид Бурхны тэр гайхалтай нэгүслийг хүртээд Бурхнаар сонгогдоод, Бурхнаар дуудагдаад явж байгаа тийм маш их нэгүслийг авсан, өрөөлийг авсан хүмүүс. Тэгэд энэ нэгүсэл өрөөлөө бас бусдаа түгээдэг. Би биенээ бас тэр нэгүслийн улмаас би биедээ ханддаг байх талаар бидэнд сануулж байна. Тэг өнөө өглөө бас Иремья номноос уншиж ирсэн. Та бүхэнд бас уншиж өгье. Иремья 1:5. Ихийн хевлээд чамайг бүрлдүүлэхээс өмнө би чамайг мэдэж байсан. Төрхөөс чинь өмнө би чамайг ариусгаж үндэстнүүдэд иш үзүүлэгч болгон тамилсан гэж хэлсэн гэд. Эний талаар сонсч ирсэн. Тэгэхээр ихийн хевлээд мань бүрлдэхээс өмнө та бүгдийг Бурхан сонгож, дуудаж, нэгүсэлжээ. Тэгэхээр энэ өрөөлийг бас үргэлжлүүлэн та бусдад бас түгээж Бурханы тэр гайхалтай ажлыг бас хийж байгаа хаа гэж найдаж байна. Тэгээд энэ өглөө бас энэ үгээр та бүхнийг урамшуулъя. Урдаас мэдсэн гэдэг энэ үг чинь маш чухал үг байхгүй. Бурхан урдаас мэдсэн ард түмнийг өөрийнхөө ард түмний голоогүй гэж. Та өөртөө ийм зүйл тохиолдож өөрийгөө ийм нүгэл эсвэл ийм одоо асуудалд орно, эсвэл одоо хүмүүст ингэж урам хугарч ганцаардаж Христ итгэл дээр ингэж одоо юу гэдгийг хүнд байдалд орно гэж бодоогүй байх. Гэхдээ Бурхан таныг энэ замаар туулан явна гэдгийг өөртөөс мэдсэн. Тэгээд таныг энэ замаар явж байхад Бурхан харж ирсэн гэдэг нь энэ ямар ч тавлалт юм уу, эсвэл энэ ямар ч шогдлолт бол биш. Харин урдаас мэдсэн Бурхан нэгүслэр бүх зүйлийг чадахгүй гэдгийг ойлгуулаад зогсохгүй бүх зүйл дээр хайр инэрлээ үзүүлж байгаа тийм байгаа юм аа. Эзэн үнэхээр харж хандах болтугай. Ингээ хамт залбирая те. Өнөөдөр би яг урт залбирая гэж бодоод ингээд эрт явж байгаа юм. За. Нэгдүгээр би хүмүүсээ ярмаар байна. Тэ. За. Коринт номон дээр одоо яг тийм Паулын чуулганы итгэгчдийг ерөөсөө өрөөл бас байдаг. Тэгээ бид нөөс магадгүй бай 12 дахь бүлэг дээрээс илүү Ром 12 дахь бүлэг дээрээс та бүхнийг бас хэлмээр санаж байна. Ягаад тэгэхээр Паул хүмүүсийг өрөөхөөс өмнө нэг зүйлийг хэлдэг байсан юм гэхээр би агуудаа ярьж байгаа биш, харин надад сойрхогдсон нэгүслийн дагуу гэж хэлдэг байсан. Би өөрөө нэгүслийг авсан болохоор энэ нэгүсэл надтай уулзж байгаа, миний үгийг сонсож байгаа бүх хүмүүст хамаатай гэдгийг мэддэг болсон гэж. Тэгэхээр надад өгөгдсөн нэгүслийн дагуу би хермоны шүдрийг сонсож байгаа бүхий л итгэгчдийг өрөөж байна. Сул дараа хүнийхээ хувьд өөрөө нэгүслэл дотор амьдарч Бурхан ямар агуу, ямар сайн, ямар инэрэнгүй нэгэн бэ гэдгийг мэддгийнхаа хувьд та бүхэнд гэрчлэн та бүхэн сануулж байна. Та бүхэн хаана байна? Ямар зүрх сэтгэлтэй байна? Та бүхний хэн гомдов? Та бүхний хэн унгав? Та бүхэн юунаас болж эсвэл унав? Яагаад өөрийнхөө талаар ингэж бодох болов? Эсвэл та нарт талархал байна уу? Хэн энэ бүхнийг хийсэн бэ? Хэн энэ бүхний ард байв? Өнөөдөр таны өдөр, таны амьдрал ямар байна? Бурханд яг байгаагаар нийлээрэй. Баяртай бол баяртай, хэцүү бол хэцүүгээр нь Бурхны өмнө ирээрэй. Эргэн тойронд чинь байгаа хүмүүсийг харж ханддаг Бурхан таныг ч гэсэн харж хандна. Бурхан урдаас мэдчихсэн өнөөдөр ямар байхыг, өчигдөр ямар байхыг магадгүй хэд хоног таныг зовоож байгаа зүйл тохиолдно гэдгийг бол мэдчихсэн. Гэхдээ Бурхан түүхүүдийг яаж өөрчилж, яаж аварч, яаж хүмүүсээ үлдээж ирснийг бүгдээрээ урдаас мэдгч тэр Бурханд даатхан өөрийнхөө амьдралыг даатхан хамт залбирая. Орчлон зүг бүтээсэн эзэм таны хайр инэрл агуу. Танд
ирж таны өмнө сүгдэж таны өмнө ирж байна. Нүдэ ханаад зүр сэтгэлээ дараа таны өмнө ирж байна. Сэтгэл хөөрлөө бодлон гомдол шархаа жоохон хоошинтой бай таны өмнө ирж байна. Танаас асууж байна. Та хариулаач. Танаас гуйж байна. Та авраач. Танаас үнэхээр одоо таны өмнө ирээд бас таны өмнө гимшиж байна. Та өршөөж өөрийнхөө нэгүслийг өгөөж. Өнөөдөр болон амьдралын үлдээд байгаа бүхий л өдрүүдэд өөрийнхөө хайртай хүмүүс болон өөрийнхөө байгаль газарт ерөөлн байхыг хүсэж байна. Надаас болж янз бүрийн зүйл болохгүй байхад туслаач. Харин намайг та ашигласан учраас таны хайр инэл байдаг байхад туслаач. Тэгээд эзэн тантай уулзах өдрийг хүртэл амьдрахдаа эзэн танд хэрэглэгдсэн талархлын амьдралаар амьдрахыг хүсэж байна. Өөрийнхөө алдрын төлөө өөрийнхөө өчүүхэн алга тарч байгаад маргааш урах хүмүүсийн сэтгэлийг өөртөө өнөөдөр хандуулахын тулд хийх тийм үйлсийн дунд биш. Мөнхөд эзний өмнө аврагдан эргэтэр хүмүүст урам гэрчлэл болох амьдралаар амьдрахыг хүсэж байна. Есүс Христийн нэрээр хүсэн танаас гуйн таны өмнө дараагаар залбирэн гуйж байна. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Эзэн таныг Харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.